Та энэ залуугийн контент харж ирсэн үү? Ерөнхийдөө ridiculous хаал хийгээд байгаа. Хиндэд зориулсан хаал хийж байгаа юм бэ гэх юм бол гэр бүлийнхэндээ их нэртэй ингээ гэртээ супер хаал хийдэг. Одоо жишээлбэл sushi, steak. Одоо дагчны менюнаас юу уссан бэ гэх юм бол soul food хүссэн. Одоо зүгээр нэг амарч явах үедээ зүгээр нэг амар гоё сэтгэлээ амраамаар кайф авмаараа ямар хаал хийж байгаа юм бэ гэх юм бол одоо супер гайхалтай fried chicken хийж сүртэй тонгорлцсон. Үлсэж байна. Гэхдээ энэ хүний түүх амар сонирхолтой. Одоо энэ lobster байна, green peas, mac and cheese. Энэ хүн банкир байсан, санхүүч байсан. Энэ хүн ерөнхийдөө карьераас залхаж ирсэн. Дараа ресторан ажиллуулсан. 이건 뭐야? Тэгээ одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол өдөржингөө дуртай юм хийдэг. Мань хүн юунд дурлагдсан бэ гэх юм бол хоол их дурлалцсан. Тэгээ миний нэг бас нэг төлгөө юу юм бэ гэх юм бол би бас хоол их дуртай. Би бас нэг ойролцоо нэг жил юм уу 2 жил дараа нэг cooking channel эхлүүлэх байхаа яг мань хүн шиг. 잘했어. Crunch. 안에도 살아있네. 텁텁하지 않고. Тэгээ юм wholesome content хийгээд за энэгээр дамжуулаад тэр карьераа хөөх болцсон ресторан ажиллахаа болцсон илүү орлоготой болж байгаа илүү их эрх чөлөөтэй тэгээд хамгийн гол нь өдөржингөө дуртай дурлагдсан хизээч залхахааргүй юмнасаа ерөөдөө хоолоо олж эхэлж байгаа одоо мөнгө жишээлбэл энэ мань хүний одоо түүхэн бичлэг байхгүй. About a month ago, I sold my last restaurant. For those that didn't know, I used to be a restaurant owner. Сарын өмнө юу болж нэ гэх юм бол сарын өмнө хамгийн сүүлийнхээ ресторанаа зарцсан. In fact, I used to own 3 at one point. Let me Гэхдээ 3 ресторан ажиллуулж байсан. 3 ресторан ажиллуулна гэдэг чинь ямар амар хөдөлмөр вэ? rewind to the beginning. Out of college, I got a job in banking and I worked up the corporate ladder for 8 Тэгэхээр их сургуулаа төгсөөд тэг яасан бэ гэх юм бол банкир болсон. Тэгээд тэндээ ерөөхдөө карьерийнхаа шатаа ингээд дээшээ авирсан. years. I achieved my dream of 6 figures, a VP title, my own office, but for some reason, I was just miserable. Тэгээ хөдөлмөрлсөөр хагаад ажилласараа карьер дээшээ явсаар хагаад vice president болсон. Одоо дээд ерөнхийлөгчийн албан тушаалтай 6 figures гэдэг чинь $100,000 ба түүнээс дээш орлоготой болоод ер нь бол хүний мөрөөдлийн карьер тэг явж байгаа. Гэхдээ энэ бол тийм амар мөрөөдлийн карьер юусоо биш ээ. Би бас яг адилхан замаар явж исэн. Би бас дунджаасаа хамаагүй өндөр орлоготой, хувийн жолоочтой, өөрийнхөө офисын өрөөтэй. Гэхдээ өдөр болгон яг адилхан юм хийн, өөр хүний төлөө ажиллана. Тэрнээсээ би ер нь туллан залхацсан байсан. Яг энэ I remember telling myself that I'd rather be washing dishes and be my own boss than be in this office and be taking orders. And би яг адилхан тэгээд өөрийнхөө рестораныхаа тавга өөрийнхөө төлөө угаасан өөр хүний доор ажилласан хамаагүй гоё. Би яг адилхан бодож байсан. that's what I did. In 2019, my partner and I bought our first restaurant. We had no experience and we really didn't know what we were getting ourselves into. I remember looking at the flat top grill and thinking, Тасаа асгаад тэгээ хэлтэрсэн this is just too hot, there's no way I could do this. But this was the price of freedom that I was willing to pay. I was working 70 hours a week, double shifts on a Sunday, whatever I need. 7-ны 70 цаг ажилласан бүтэнсээ хагасаа өдөр double shift ажилласан энэ юу юм бэ гэх юм бол 7 цаг амархгүйгээр бараг ажилласан байл та. To do to make this work. And Бизнестэй амжилттай somehow болно we made it гэдэг work. чинь We expanded to 3 locations in just under 2 years, and we achieved what many would call the American dream. And as you may have guessed, running 3 restaurants is extremely difficult. And Prius унаатай. Яа, ажил хийдэг хүний унаа Prius. Америкт бас яг адилхан. Тэгээ айгүй урдан 3 ресторан руу on top of that, COVID made things even harder. So in 2023, we sold 2 of the 3 restaurants with plans to do something else. But that something else just never came. Тэгээ COVID. Тэгээ 3 ресторан арай дэндүү их юм байна. Би ер нь ажлын төлөө ажиллаж байгаа юм уу, амьдрахын төлөө ажиллаж байгаа юм уу, бас бизнес хийдэг хүний нэг томоохон өртөг гэх юм уу да. So I found myself back at square one. And also around this time, Eunice and Тэгээд их нэртэй болсон, жирэмсэн боллоо, хүүтэй боллоо. I were expecting our first, so I was getting pretty desperate. I thought about Тэгээ эр хүний инстинкт хөдлөд эхлэн тэгээ fuck би энэ хүмүүсийг хангаж өгөх ёстой. I gotta work. Where's the money? Тэгээ энэ хүмүүс надад найдаж гин. Энэ хүмүүс бүх найдлага над дээр тавьж гин. Тэгээ гэртээ арих болгондоо хүн болгон аавлууга хардаг.
Монголда бас ээж лугаа хардаг. Doing e-commerce, stock trading. Окей, тэгээд мань хүн бол drop shipping, e-commerce, хувьцааны арилжаа хийж үзсэн байна. Try playing poker for a living. Тэгээд бас poker тоглосон байна. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол би сургууль байхдаа, их сургууль байхдаа poker онлайнаар тоглодог байсан. Гайгүй орлого олж исэн. Тэгээд би бас одоо хувьцааны арилжаа хийж байна. Би бас ресторан ажилладаг байсан. 2008 онд Монголд ресторан ажиллаж исэн. Тэр айгүй хурдан давхарсан. Eventually I gave in and I tried to go back to corporate, but luckily it just didn't work out for me. Тэгээ буцаагаад мань хүн за окей би покер тоглох худлаа юм байна. Би хувьцааны арилжаа хийх худлаа юм байна. Чадахгүй юм байна. Тэгээ буцаагаад хувийн хөвшил ороод за би буцаагаад цалингийн боол болчихъя гэсэн шийдвэр гаргасан байна. So I try to be as useful as I can, and the only thing I was able to do was really cook. Тэгээд энэ хүн сая ямар гоё үг хэллээ. Тэгээд миний ганцхан useful юм юу байсан бэ гэвэл одоо миний ганцхан бусдын хэрэгцээг хангаж өгөх миний ганц үнцэн өгөх үнцэн юу байсан бэ гэх юм бол хоол хийх. I had the idea of uploading my cooking videos to social media for some. Тэгээд би өөрийнхөө хийж исэн хоол, рецепт хоолныхаа урлагаа зүгээр контент болгоод онлайн тавьчихъя. Money, and that's how this journey began. So like my profile says, I was never a chef. Тэгээд юу энэгээр нөгөө аян зам эхэлсэн. Би бас яг адилхан. Би бол зүгээр хүмүүстэй миний компани шинжилгээний арга заагаад өгчөө хагасаа бүтэн сайн. Тэгээд за тэгэл окей ингээ айгүй олон хүмүүс сонирхож байгаа юм байна. За би нэг жижиг ном бичээд үзчихье. За тэгээд энэний тухай би контент хийгээд эхлэе. Ингээл ааж маачмаар явчихдаг байхгүй юу? Тийм учраас таадын дунд контент хиймээр байгаа хүмүүс нэмэлт орлоготой болмоор байгаа хүмүүс бити дэндүү том зорилго уртаа тавьчих заяа жижигхэн юм л тавьчих. Тэгээ мань хүн шиг зүгээр ингээд өдөр болгон хизээч дургуутхааргүй, залхахааргүй юмаа сонгочих. Айгүй олон хүмүүс дасгал хийх дуртай. Тэгээ чөлөө цаг хязгааргүй байсан бол дасгал хийж лэн, хоолн дээр анхаарна, гоо сайхан гих мэд шин тий. Би жишээлбэл 100% чөлөө цагтай байсан бол энэ хүн шиг хоол хийж ийн, тэгээ хөрөнгө олт хийн гих мэдэрчлээ. Технологи судлал нь тэгээ бас жоохон компьютер тоглоом гэхдээ тэр бол би жоохон хойшлуулсан байгаа. Тэгээ мань хүн би одоо ингээ харах юм бол энэ хүнийг атаархаж байгаа байхгүй юу? Just a husband that likes to make money. Now I feel like I'm not only cooking for my wife, but I'm тэгээ ингээ одоо контент дээр ингээ бүжигчин гусч ийн саксофон тоглож байгаа хүмүүс тэгээ бүр ингээ та энэ хүний контентыг үзээрэй заяа гэртээ бүр ингээд солиотой хоол хийж байгаа байхгүй. Looking for the millions of viewers that are following us. So thank you to everyone for sticking around and let's see where it goes. Тэгээд ийм аян зам, ийм амьдрал 6-7 жилийн өмнө дөнгөж эхэлжсэн. 10 жилийн өмнө боломжгүй, 20 жилийн өмнө бүр боломжгүй. Би бас өөрөө ингэ хэлэхэд та бүгдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Яг гэвэл би бас мөрөөдлийн амьдралаа амьдарч байгаа. Тэгээ улам олон хүмүүс ийм мөрөөдлийн амьдралын аян замдаа явцсан амжилттай. Тэгээ юунаас олж байгаа юм бэ гэх юм бол энэ медиа гэсэн юм маань хямдхан болцсон. Хүн болгон одоо гар утастай, хүн болгон одоо интернеттэй, хүн болгон YouTube ч дээр өөрийнхөө зурагт ТV суугаа эхлүүлж чадна. Хүн болгон өөрийнхөө мэдэж авсан юм бусдаа хуваалцах боломжтой. Одоо янз бүрийн телевизүүд хэрэггүй, сүлжээ эзэмшдэг хүмүүс нь хэрэггүй, каталог эзэмшижсэн хүмүүс хэрэггүй. Та санаж байгаа юм бол жижиглэгээр юм зарья гэх юм бол 10-15 жилийн өмнө Монголд юу лээ 1000 зар билүү. Тийм зар марын сонин айгу хүчтэй байсан, телевизүүд амар хүчтэй байсан, FM амар хүчтэй байсан. Одоо подкастаараа дамжуулаад өөрийнхөө FM эхлүүлж байгаа, YouTube-аар дамжуулаад өөрийнхөө зурагтаа эхлүүлж байгаа. Тэгээд энэ орон зай ер нь их амар хуучраагүй хүмүүс атманууд нь бий болоогүй. Тэгээд гоё юм бэ гэх юм бол 5-6 жилийн хүн контент хийгээд тэг ерөөхдөө болчдөг юм. Тэ дараагийн юм л орчдөг. Тийм учраас тэр орон зайг ингээд чөлөөлөл өгдөг. Жишээлбэл дэлхийн номер 1 content creator PewDiePie 10 жил контент хийгээд тэгээ одоо зодгоо тайлга гараа явцсан. Тэгээ удахгүй Mr Beast бас болчин манай Золбоо ТV удахгүй бас болох магадлалтай, түшиг бас болох магадлалтай. Би бас эзэн нэгэн цагт болно. Гэхдээ болно гэдэг чинь дараагийн юм олно гэсэн үг. Тэгээд дараагийн юм нь ямар юм бэ гэх юм бол илүү гоё юм. Тэ би бол гоё юм хийж байгаа. Гэхдээ миний толгойн дотор ингээд за эдрээ өөр илүү гоё юм байна уу гэх юм бол байгаа гэж хэлнэ. Гэхдээ тэр бол жоох хугацаа орно. Тэ би тэрэндээ арай хүрээгүй байгаа. Тэгээ та хэдийн дунд бас энэ аян зам дээр явмаар байгаа юм бол
Миний энэ өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөрөнгөлүүлсэн контент яаж хийдэг юм бэ? Камерт яаж харьцдаг юм бэ? Онлайнаараа бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн бусдаа санал болгохтой гэх мэт шин бид өнгөрсөн сая контент community-га эхлүүлсэн байгаа. Тэгээд тэрэндээ тавтаа мориллоорой ороорой. Да гэрийн даалгавруудаа хийгээрэй. Тэгээд багаараа ингээ камер руугаа ярьсаар агаад яг энэ залуу шиг дараагийн шатанд хүрэх бүрэн боломжтой. Тэгээд энэ 7 сард $29 л төлбөртэй хямдарсан үнэтэй. Тэгээ энэ сартаа бас бүртгүүлсэн байгаа юм бол өнгөө манай видео эдитингийн анхан шатны сургалт манай платформ дээр байгаа тэр сургалт бас өнгөө дагалдана. За тэгээд энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоо гарч ирнэ. За бай. 2015 онд миний анхны контент гарч ирсэн. Хинч үзээгүй, хинч тоохгүй, хинч надад итгэхгүй. Энүүгээрээ дамжуулаад миний бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хинч худалдаж байгаагүй. Би бүгднийг 0-оос эхэлсэн. Бүгднийг видео эдитинг, график дизайн, thumbnail, камертай яаж харьцах уу? Хэрхэн ярих ёстой юм бэ? Ямар төрлийн контент, ямар төрлийн сэдв би ярих ёстой юм? Бүгдийг би өөрөө олж авсан. За энэ зовлон чамд хэрэггүй баха. Яа би их юм бол би энэ бүх зовлонгийн ард гарсан. Бас баг хамт олон бүрдүүлсэн. Тэ одоо бид нэр 4-5 өдөр болгон амжилттай контент хийж байгаа. Ямар амжилт нүрсэн бэ гэх юм бол Silver Play button байна. YouTube дээр 110,000 дагагчтай, Facebook дээр 350,000 дагагчтай гих мэтчлэн олон төрлийн бизнес бүтээгдэхүүн үйлчилгээ амжилттай дижитал ертөнцид зарсан. За, чи яг адилхан юм үр дүн хүсэж байгаа юм бол миний content mentorship хөтөлбөр рүү ороорой. За, өмнө би бас энийг бичлэр манай офис дээр заадаг байсан. Сарын төлбөр 2,500,000. Гэхдээ сул тал нь юу юм бэ гэх юм бол үнэтэй тэг ганцхан багштай. Би энэ удаа 4-5 багштай. График дизайнер, видео эдитер, тэ. Чиний контент бэлэн болоод ирэхээр групп руу тавьчих. Манай баг хамт олно. Манай community-ийн гишүүдүүд чам зөвлөгөө өгнө. Ингэж ярьсан дээр. Энэ видео эдитинг дээр ингэж анхаараарай. Thumbnail-ээ ингэх ёстой шүү. YouTube-ийн видео хиймээр байгаа юм бол инг, Facebook дээр тэгмээр байгаа юм бол тэг, Instagram дээр story хиймээр байгаа юм бол энэ аргыг ашиглаа. Тэ. Тэр зовлонгийн замаа товчл амжилтандаа илүү хурдан хур. За. Ямар үнэтэй юм бэ гэх юм бол өмнөх шиг 2,500,000 төгрөг ерөөсөө биш. Энэ жилийн 7 сар дотор $29. За. Тэгээ 8 сарын 1-ээс өр нүртэх нэмэгдэн. Тийм учраас гэлц бүртгүүлээрэй. За тэгээ өмнөх content mentorship ямар амжилттай байсан бэ? Хүмүүс борлуулалт хийж чадсан юм уу? Юм сурсан юм уу? За маа товчлсон юм уу? Одоо миний хуучин шанрын тэ комментиг сэтгэлийг чинийг сонирхоод үзээрэй. За. Контентын ертөнц чинийх байх ёстой. Тэгээд content mentorship community дотор иргэд уулзъя. За, намайг Ариун Жаргал гэдэг. За, Joy Mongolia гэдэг Солонгосоос жуулч авдаг аялын компаниг ажиллаулдаг байгаа. Ер нь бол контентын талаар мэдлэг ойлголт бараг байгаагүй. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд бол яг уламжлалт аргаар явж ирсэн. За гисэн хэдий ч гэсэн ижил төрлийн бизнес эрхлэгчдийг өрсөлдөгчдөө бас харахад ирээдүйд бол контент ямар чухал юм бэ? Контентгүйгээр бол цаашдаа бизнес явахгүй байна гэдгийг бол ухаарсан. Тэгээд үүнийг хийхийн тулд бас мэрэгжлийн зөвлөх багш хэрэгтэй байсан учраас энэ сургалтыг сонгосон. За энэ хичээлээр дамжуулаад харилцагчдаа судлах, намтрын бичих, за харилцагчаа мэдчихэж бүтээгдэхүүнээ сурталчлах боломжтой байна гэдэг одоо ойлголтыг ойлгосон. Эхлээд контентаас яг ямар агуулгаар юу хийхээ огт мэдэхгүй байсан. Тэгээд хичээлээрээ дамжуулаад бүх одоо зааварчилгааг алхамаар л заалгаад хийгээд явсан. Тэгээд эхлээд хийхэд бол өөртөө итгэлгүй, камерын урд гарахад бас хэцүү, ингээд өөртөө итгэлгүй байсан бол харин хичээлийнхаа явц донд улам илүү сайн ойлгоод одоо бас харьцангуй үр дүнд хүрсэн байна гэж бодож байна. Наа чиг бас ингээд яг юу хийхээ мэдэхгүй, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа бол заавал энэ сургалтыг сонгоосоо гэж хүсэж байна. За тэгээд ямар ч байсан энэ сургалтанд суухын өмнө тодорхой хэмжээгээр бизнесээ хийгээд эхлүүлсэн 2-3 жилийн туршлага хөрөнгөлүүлсэн борлуулалтаа үнэхээр нэмье гэсэн ийм хүсэл мөрөөдөлтөй байвал яг энэ сургалтанд суувал амжилттай болов уу гэж бодож байна. За Now Autoct гэдэг Smart Autox компани үүсгэн байгуулагч. Тэгээд манай компани бол татвар санхүү нийгмийн даатгалын тайлангийн үйлчлэг үзүүлдэг компани байгаа.
Идэрот багшийн сургалтанд яагаад хамрагдсан бэ гэвэл бизнес эхлээд 6 сар болж байгаа учраас харилцагч татах нэн чухал байсан. Тэр дундаа сошиал медиагаар татах, контент хийх энэ илүү үр дүнтэй юм байна гэдгийг судлаад тус сургалтыг сонгож ирсэн байгаа. Би 5-7 хоногийн хугацаанд уг сургалтанд суухдаа гол ойлгож авсан юм бол би гэхээсээ илүү харилцагч танд ямар асуудал байна, тэрийг манайх яаж шийдсэн бэ? Эхлээд харилцагчийн асуудлыг ярьж байж өөрт нь хэрэгтэй, ашигтай, тустай бүтээгдэхүүн үйлчилгээ манад байна гэдгийг харилцагчдад илүү таниулах нь борлуулалтаа өсгөх бас нэг чухал сегмент юм байна гэдгийг ойлгосон байна. Сайн байна уу? Намайг Соёлмаа гэдэг. Гол сайхны дэлгүүр ажиллаулдаг. Одоогоос 4 жилийн өмнөөс эхлээд энэ бизнесээ эрхлээд ирсэн байгаа. Зүгээр л миний бүтээгдэхүүнийг танд таарах байсан ч таарахгүй байсан ч хамаагүй зүгээр ав гэдэг чичирдэг юм лайв хийдэг байсан байна. Одоо харин хэрэглэгчээ ойлгож харилцана гэдэг айгүй чухал гэдгийг ойлгосон. Анхны хичээл суугаад хамгийн анхны одоо контент маань болохоор шууд багшийнхаа зааснаар хэрэглэгчийнхаа асуудал дээр тулгуурласан контент хийгсэн. Энэ маань маш их амжилттай болсон. Хэрэглэгч маань ямар асуудал тулгарч ийн, за тэрэнд нь тулгуурлаад ямар бүтээгдэхүүн хэрэгтэй гэдгийг одоо нэг фэйсбүүкээр явснаас хойш өдөрт нэг 60 захиалга авч байна. Маш олон хүн үйлчлүүлэгч нар тэр бүтээгдэхүүнийг асууж байна. Яг нөгөө танд ийм асуудал тулгарч ийн үү? Тэр асуудалд нь энэ бүтээгдэхүүн болно гэдэг. Өмнө нь үйлчлүүлэгч нарын араас би гүйдэг байсан бол одоо үйлчлүүлэгч нар над дээр ирдэг болсон. Энэ нь юу юм гэсэн чинь би зөв хүмүүсийнхаа асуудал дээр тулгуурласан контентыг хийж чаддаг болсон болохоор энэ байх гэж бодож байна. Тэгээд Идэротын сургалтанд төлсөн төлбөрөө хэд дахин олсон шүү.